Миний ээжийн хувьд амар хүчтэй эмэгтэй хүн гэдэг байхгүй юу? Намайг өөрөө ганцаараа өсгсөн. Би айлын ганц. Жоохон ээжийн маань хувьд айгу би муутай. Тэгээд жоохон байхаас ахуулаад ээж маань би энэ өвдсөн ч гэсэн зүгээр ажиллаа хийгээл тэсэл яваад идэгс. Зүгээр миний хажууд зүгээр ингээл яваад. Тэнгүүд тэр нь одоо яг би ингээ өөрөө охинтой болоод ирэхлээр надад тэр нь амар сөргөөр нөлөөлдөг байхгүй юу? Би ч гэсэн яг ээж шиг болсон байгаа байхгүй юу? Би өвдсөн ч би ажиллаа хийх ёстой. Би өвдсөн ч би ингээд хүүхдүүдтэй өвдөж байгааг харуулах ёсгүй. Би сая ингээд бүр нэг амар халуураад ингээд тэгээд гисэн чинь гинт ийм бодлоор яана миний охин том болоод яг миний насан дээр ирээд яг над чиг бодох үедээ яг тэг ингээ өвдсөн ч өвдөөгүй юм шиг ингээд өвчнүүд хэсдэг ингээд яг үүндээ эн чинь ингээд эмэгтэй хүний хувьд амар байж болохгүй юм байхгүй өвдөх юм бол өвдөлтөө тийм яа баашлал та эмэгтэй хүн чинь тийм л байх хэрэгтэй шүү.